Нэгэн нарны доор олон ангид уран сайхны кино. Гол дөрүүдэд Жанчив дөржийн Жамин сүрэн, Аюурын Өлзий сайхан, Гомбын Мегмар наран, Бандрагчийн Тунгалаг, Сегмэтийн Төмөрбаатар, Гүрбазрын Урнаа, Батбаатарын Анх баяр, Төвшин жаргалын Энкбат. Байна уу? Тэмгүй юу? Би байна. Юу вэ? Юмгүй юу? Хөш. Тэмгүй. Чи орой манад үрээд ир. Ээж байхгүй. Ээж бэж явцсан. Хонлоо гээд үрээд ирээ. За. Заaka. Орой болтой. Замч бас өмнөх үеийн бодвол сайхан болжээ. Би ч одоо хөдөлж явж байгаа тээврийн хэрэгсэлд унтж чаддгүй хүн байгаа шүү дээ. Тэгсэн чинь дог хийчих. Ядарсан болов уу та? Тийм шүү. Одоо шарын дээр үеигд бол зам сайхан болсон юм. Дээр үе ч одоо 2-3 дугаар араас араагаар л явна. Зам орох гэж юусаа байхгүй. За тэгэхээр донслохоо гэж хэлдэг. Өнөө жарис дотор ч одоо станыг тонгосч өгнө шүү дээ. Өглөөнөөс л өмнө орчих юмсан. Захирал уцтаж байсан. Гадныхаа ирж гисэн. Тэгээ өглөөний уулзалтан дээр бэлэн бай гэсэн л дээ. Би ч яг уу жаахан амарчглаа. Таны хажууд унтаад уруу татаад л байгаа юм шиг байна тий. Тэгэлгүй яах вэ? Хүн унтаж уруу татаад. Гэн манай компани одоо хөдөө болсон л хэдэн салбартай болчихлоо. Гэхдээ чамайг хараад байхад энэ тийшээ яваад тун их завгүй байх юм да. Гэхдээ би чамайг бас нэг гэр бүлтэй болох гэж байгаа гэж дууссан юм байна. Тэр бүсгүйсэн чамайг их хүлээдэг бах та. Ажил юм хойно хийхээс яах вэ? Ер нь тэгээ манай хүн над тунирхаад ганц хоёр үг хайж л байдгийн. Гэхдээ ч намайг ойлгодог бас ажлыг маанч ойлгодог болохоор одоо намайг хүлээгээд л унтаагүй хэвтчил байгаа бах та. Тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах. Юу болоод найруулахгүй байна. Уул нүнөө өглөө эртэл болсон юмсан. Манлаг ирнэ гэж бодохоор найруулахгүй байгаа юм болов. За. Нэгэнд найруулахгүй байгаа юм чинь босч хоол хийх юм лүү. Эрэгтэн сайхан халуун байдалтай сууж бай. За ерөөсөө тгий байц.
Ингээд даа чин их нэртэйгээ ханилаад хэдэн жил болж байна. За одоо бараг 30 жил болж явах юм дээ. За энэ хооронд би одоо аваа хөвгтэй одоо мөн энэ хөвгтэйгээ бол одоо хуурч байсан юм над өрдөө байхгүй. Юус энэ дээл үнийч энэ дээл итгэлтэй л одоо зүтгэж яваа. Энэ маань ч одоо надад их сайн. Ер нь тэгэл энэ үнтэй сууж ойл надад нэг амьдрал гэдэг юм би ойлгож бүрийг цэгцэж авсан юм шүү дээ. Тэ. Манай компани чинь одоо 3 аймагт салбартай байгаа. Таас тэгэл нэг аймагт нь нэг хүүхэнтэй л аль хэдийн болж амжаа байлгүй дээ. Хаха. Моо. Одоо мө өгш ахраар тоглох нь үгүй ээ. Энэ өгшөнтэйгөө бараг 27-8 хүрчээж гэрэлсэн юм шүү дээ. Би ч бас залуудаа бас нилээг хөвгөлж явсан толгой. Чамд л гэж хэлэхэд хатаа залуу наснд чи одоо тээврийн тэрэг барьдаг байлаа. Хөдөөгаадаа их явдаг байлаа. Тэгээд нэг залуудаа нэг охинтой танилцсан юм байна. Яна залуу нас юм хойно яах вэ? Нөгөөдгөө нэг хавьд ясгсан чинь нөгөөдгөөс өвчм болоод. Тэр нь яах вэ? Тэгээд нэг эмчлүүд эдгчдэг өвчлөлдөө. Тэр үед ч одоо ямар бэлбэгч байсан биш. Тэгээ тэрнээсээ бол нөгөөдгөөс салаад. Тэгээ дараа нь бас нэг хүүхэдтэй танилцваа. Тэгс чи тэр маань яг надаас бас нэг хүүхэдтэй болол хосорсон л доо зайлгүй. Тэгээд энэ хөгшинтэйгөө сууснаас хойш нэг миний цалин дээрээс байсгээд нэг тэтгэврийн мөнгө гээд аавна. Би зовоод нэг хөгшин маань ер нь надад юу миний тухай энэ юу гэж боддог юм бол гэж бодхоос санаа зовоод зүгээр жигтэйхэн байдаг байж үлээ. Танаа ихнес ч юм уу уужхан доктортой хүн юм аа. Манай хөгшин ч одоо тун уужхан сайхан доктортой сайхан сэтгэлтэй хүн байгаа юм шүү дээ. Одоо чивэл одоо сайхан царайлаг, сайхан залуу. Одоо шиний араас ч одоо хүүхнүүд өчтөд гүгдэм байгаа биз дээ. Тэгээ тэр бүгдэн чи бэлгүүч сэргэлээд Юу гэж те. Би ч одоо саяхан бэр гуйсан ч гэсэн энэ бүсгүүдтэйгээ амьдраад 2 жил болж байгаа шүү дээ. Ер нь би тэр их нэртэй мөртлөө гадуур дотор өөр хүүхэнтэй унтаж хөвдөд яваа залуучуудыг ер нь нэг хоошодгүй юм да. Зөв шүү дээ. Хэрэг яагаад байгаа юм бэ? Унтаад өгөөчтэй гэрэлгийг ялцуулаад ямар суултыг. Нойр хөрөхгүй байна. Ягаад ч нэг хачин сэтгэл тавгуурхэд юм. Нэг санаа айдас төрөд ах чинь. Эмч дуудах юм уу? Гүй би зүгээр. Манлай маань хөдөө явсан гэсэн зүгээр л явж идэг байгаа да. Яавал гэж. Гүй чи босоод гар утсуу нэг залгаатгаач тээ. Яасуулт. Хийд үлээд. Юу зэт байгаа юм бэ? Хөш. Хойлоо жоох юм төвлөж чинь. Тэгэл та. Болсон эднээс бууцаа гэж. Чи ч ямар үгүй гэж хэлэх штэ. За. Хөш хонгороо. Чи нэг л сүрхийн намайг дуудаад ирсэн. Хаач гайл намайг дуудаад байгаа юм бэ? Хөөе. Нэг охин байна. Хитэдээс хойш уулзъя гэдэг. Гэсэн чи сая мессеж чинь. Хоёул очино заяа. Өнөөрэ. Бас нэг найз хэд байгаа ирнэ гэсэн.
Тэгээ чи танилцаад авахгүй юу? Чам таалагдах байлгүй дээ. Муу найз минь намайг найзаа гэл хамт явах гээд байдаг. Гэтэл би дандаа л бултаад эсвэл охтуудыг хөөж явуулаад л. Цаав яадаг юм блэ? Нэг удаа ч гэсэн найзтайгаа элдвийн бодохгүй сайхан шоуд. Тэгээд чамар бит хоёр арх ухш. Бас намайг ямар хүлж аваачаад хүнтэй суулгах гээд байгаа юм шүү дээ. Хөөе. Тэгээд тэр хоёр охин чинь одоо энд хурж ирэх юм уу? Хурж ирэхгүй. Хоёул арай зөв шууд яваад очицээ. Ер нь хүнтэй амьдрнаа гэдэг бас л их сонир л доо. Ер нь тэгээд хоёр хүн бие биендээ нэг итгэлцэж л одоо итгэлийн үтсэн дээр л амьдрд юм шүү дээ. Одоо зарим улсууд хүний нэг хэдийн шил арх ууснаар нь хэдийн авгаатай унт цэвслэр нь дүгнэх гэж байдгийг. Гэтэл ч одоо буруу биз дээ. Тэгэхээр би ер нь сайн хүн байна уу? Муу хүн байна уу? Чи ер нь юу гэж бодож байна? Манай найз их нэртэй мөртлөө нууц амрагтай байсан. За. Тэгээ явахт нөгөө нууц амраг хүүхэн нь өөрт нь хайртайгаа илэрхийлэх гэж хайр дурлалын төлөө тэмцэж байгаагаа харуулах гэж байгаа нь тэр гэж очиж ихнэрт нь танаа нөхөр чамд биш над хайртай гэж хэлээд тэгээд бүх амьдралыг нь бошнуулж тавьсан да. Тэгэлгүй яах. Ер нь тэгээд нэг хань үлтэй болсон хүн тэрийгээ бас тэгээл нэг хуураад доромжлоод л явах ч одоо тун эвгүй юм байгаа юм ч дээ. Энэ хөгшмөд төрийн залуугийн зураг. Мөн ч залуухан байжээ. Тэгэлгүй яах вэ? Одоогоос 30 хэдэн жилийн өмнө юм чинь. Мэ давах. Энэ миний согч байгаа бүсгүй. Оо. Нүдэн дулаахан сайхан охин байна. Болж дээ. Хүй давах! Хүй давах! Хүй! Юу яав? Гэмтхэн зүрхээ чаргад явчихж байна. Хүй! Ямар юу болов чинь? Саяава. Дотор нэг сонирм болоо явчих чинь. Манлай минь зүгээр л байдаг байгаа та. Хөөгийн утас холбогдох боломжгүй байлаа шүү дээ. Ягаад ч юм сэтгэл нэг их тавгүй болчих юм. Тэгээ Зүгээр л явж идэг байгаа та. Мишель рүү ярих юм уу? Яах юм дээ? Юу болсныг мэдээгүй ч унт.
дэлгүү залуустай тий. Харин тийм. Тэр нөгөө нэг өндөр эс штэ. Өндөр хонгор гэдсэн. Аа тий. Тэр нэмэлт ч ганц. Лаг гоё бимэлтэй. Надад Тэмүүлэн дэжгүй юм шиг. Тийм ээ нөө. Хоёлаа хөргөн ямар дэжгүй юм ярьд үү нэ түгээрч. Яриулаад дээр сонсогдчихад тий. Болж байна уу? Аа. Заарч бичлээ. За. Зурвал. Манлагийн ээж рүү залгах тийм лүү. Гүтэгээ уцтаад юу гэх юм блээ дээ. Над нэг муу савин татаад гэлтэй юм ш. Настай хүний санааг димий зовоож хаад. За байлээ. Манлаа. Яаж? Манлаа. Танаад амжиж. Ямар халуун юм бэ? Шатаж өглөө. За, хоёул гараа яж хоо. Тэмка. Хоёул өнөдөр энэ хоёр ихнийг авч яваа заяа. Юу? Үрээ байгаа юм. Цаац. За, юм чи яаж вэ? Цус их алдсан байна. Хоёр авир хоохорч. Одоогийн байдлаар ухаангүй. Гэхдээ амьдсанд 80-гүй та 50 байж болно. Манай чи бэлэн цус байгаа юу? Байхгүй штэ. Аймгийн дөрөв захиалсан хараах ирж амжаагүй. Доонор хин байдаг лээ. Ихэнхэн сумын төвдөр алга. Хэдэн үргэлгийн цустай вэ? Нэг бидний алинтай ч таардаггүй маань. Харин сувлагч Динсмагийнх 1-р бүлгийн цус. Шаардлагатай бол өөрөө цусаа өгье гэсэн. Юм чи. Тэгээ одоо ингэж зогсоод байх хэрэггүй. За Динсма ч доонор өгдөггүй үсттэй. Та нар одоо энэ хүний аймаг аврахын тулд ямар нэг юм хийлтэй. Та 50 байж вэ? За чи ер нь Динсмаг дутаад иртээ. Та 50 сууж гараа. Юм чи миний цус таарахгүй юу? Болдгоо маа хаа. Шинжлэх хийж иж болдгоо. Яасан бэ? Чамд билгэж байгаа. Байхгүй. Хангалттай үстэй. Найз наадах чинь байн авч явдаг болсон шүү дээ. Ингээд чи тэр цаад өгөнд нэг таалагдсан байх шүү. Би тэр нөгөөдгийг аваад өрөөнд орлоо заяа. Чи наадах хэрэглээ. Амжилт хүсье. Хайса. Өдөр үстэй. Хайраа гэртээ байгаа юм шиг байна шүү дээ. Биш, туяа. Маш. Би чамд ийм үзүүлсэн. Юу юм? Маш шавред. Маш. Тулаад. Чи надад маш их таалагдж байна. Чи царайлаг. Бас ухаантай. Миний бодлоор чам шиг юм охин ховор ах. Гэхдээ
Гэхдээ би чамд нэг Чи ч гэсэн надад таалагдж байна. Гэхдээ зүгээр л нэг биш ээ. Үнэхээр таалагдж байна. Намайг олон залуучууд сонирхож байсан л та. Гэхдээ би чамд татагдаж байгаа шиг өмнө нь хэн нэгэнд ингэж татагдаж байгаагүй. Чи надтай унтна гэж бодож байсан баха, тийм үү? Уучлаарай. Тийм юм болохгүй. Би охиноороо байгаа л да. Нөхөр болох хүндээ түүнийгээ зориулна гэж боддгийн. Үгүй. Би ерөөсөө тэгэж бодоагүй. Харин чиний энэ бодлыг би хүндэтгэж байна. Мэдээж нөхөр болох хүндэл охин бие зориулах нь чиний зөв л дээ. Ингэхэн ч бэлгийн замын халдварт өвчин болоо. Доохоос хамгаалах хамгийн зөв арга гэж би номноос уншсан юм байна. За уучлаарай. Баахан лекц уншчлаа чамд. Нэрээ юу? Ерөн залуучууд шууд л унтах гээд яриад байдаг гэсэн. Чи бусдаасаа нэг л онцгой өөр юм аа. Уучлаарай. Уулзсан анхны өдрөөл элдвийн баах юм ярьчлаа. Үндэ чи надад таалагдж байна л та. Түүнийгээ шинахыг хүсэхгүй байна. Шулуун шударга ярьж байгааг минь бас уучлаарай. Би бол ингэдэггүй л дээ. Өнөөдөр яа зэнийг л сонио. Зүгээр. Санаа зовлтгүй. За. За би энэ бичгтээ чи би өөрөө сайн хэлээд танилцаад байна. Тэхүү. За ороор. Оо захирлаа яралтад болгох мэдээ. За ороод яасан? За яасан? Манлаа асалт орсон ба шүү дээ. Юу нэ? Нааш ирж явах замд харин машины асалт орчихжээ. За миний дуурчлаарай. Би энэ бичгтээ өөрөө сайн танилцаад тэгээд дараахан ариг өнөгч тэхүү. Та маргаашнаас хариуг өгөхийг бодоорой. За баярлалаа. Тэгээ яасан юм болоо? Юунаас улсан юм бол? Харин сая над руу жолооч нь яриад. Тэгээд яаж ийн тэр хоёрын биеийг гайгүй юу? Гэхдээ жолооч нь ч гайгүй л юм л да. Харин манлаа имлэгт ухаангүй байгаа гэж шүү дээ. Чаасаа. Ерөөсөө ингэ. Тэр хоёрыг яг хаана байгааг нь чи сайн мэдэх ойлгов. Тэгээд манай жолооч туртгах шиг хэлгээд. Би бас өөрөө тийшээ явах. Тэрнээс гадна гэрийнхэнд нь маш хурдан хэлүүрэг. За. Тэмүүлэн. Тэмүүлэн урдчинлав нөгөө охинтой зүгээр байгаагүй. Ингээд темка маань сүүлийн үед яагаад л байна да. Өчигдөрөөрөө бас гэрийнхэнтэйгээ муудалцлаа гэж байсан. Аавч тэгээд таарахгүй байна гэж баймааргүй лээ. Темка шиг ухаантай хүмүүжлтэй хүүтэй болохыг ямар ч аав ээжүүд хүснэ. Темка надаас нэг л юм уугаад байна да. Өчигдрийн зулаа гэдэг охинд янз нь би таалагдчих бат. Дэмий юм хэлээ дээ.
Гэхдээ тийм сайхан сэтгэлтэй. Ухаантай зөв бодолтой охиныг шууд өөрөөсөө түлхэж гомдооч зөргөлсөнгүй. За. Тэгж байгаад учир нь алдах байлгүй. За яасан. 94. Вау. Багш нэр сайн заах юм. Гой тайгүйх таалаа. Гой цаад ингээ. Тэгээд ч нэг цаанаа л нэг ихэмсэг. Багшаа. Миний дүү яагаад хонгорынхоос бага байгаа юм бэ? Хонгор баг хичээл суудаггүй шүү дээ. Би ганц тасгүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл хонгорын тест чинийхээ сайн байсан учраас би тэгж тавьсан. Тэр үед чи хажуугийнхаа нэгнээ сууж байсан шүү дээ. Тэгэхээр би таныг хөндлөнгийн хяналт сайн тавьсан гэж бодож байна. Хонгороо та баярлах болоогүй. Удирлын эцсийн дүүн гарахад эрдэсчиг өрөн биш учраас таны дүнчинд оошлоо шүү дээ. Ойлгосноо хонгороо? Зааш. Болгоо. Ээж автанд уулгасан дээртэй. Үгүй яасны мэдээг үгүй хийж авах юм шиг. Тэгэхээр сууд нь ийм тийм асуудал гарууд ирэх. Өдөр нөгөө сумынхны эмнэлэгтэй холбоо өрж болохгүй юм. Би өдрөөс хойш зөндөө залгалаа шүү. Тэрс болохгүй юу заахгүй шүү. Ямар ч аргагүй. Тэгвэл тэгээд их юм ярихгүй. Чөнд утсан байгаа үстэй. Чи залгаж чадахгүй. Ээ, чи өөрөө залгаад ирээ. Чи ярьж чадахгүй чи өөрөө. За залгаа. Яриад. Дуудчих. Байна уу? Би манлагийн ажлаас ирж байна. Би танд нэг юм хэлэх гэсэн. Та битгий сандраарай. Манлаа хөдөө явсан шүү дээ. Тий. Тэгээд цаадах чинь наашаа ирж явах замда машины осолд орсон юм шиг байна. Юу гэнэ? Би сайн мэдэхгүй юм л да. Үгүй би ерөн бүгдийг тодруулчаад эргээд тань руу залгая да. Хаана? Бэно. Яг хаана яасан гинэ? Бэно. 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 Тийм яасгүй шүү дээ. Найз нь чамтай хамт баймаар л. Тэгээд Гэхдээ найз нь маргааш хөдөө явах болчихлоо. хөдөө Цаграл маань хөдөөдөх салбараа эргээд ирсэн юм аа. найз нь чамайг уг нь явуулмааргүй л. Ганцхан өдөр шүү дээ. Ганцхан өдөр ч гэсэн дээ найз нь хичнээн хугацааг чи мэдж байгаа үстэй. Над ч гэсэндээ би Тэр өдөр
Quibo